Эрхэм хүндэт сонсогчид, үзэгчдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. Бидний та бүхэнд өргөн барьдаг зүрхэнд өнгөрсөн аялгау хэмээх ээлж нэвтрүүлэг эхлэж байна. Энэ удаад бид хуучин барьж байсан зарим уламжлалаасаа бас жахан шинжил хийсэн юм хандлага бол байгаа. Бид хуучин олон хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуучид хэрхэн яаж дуулж байсан. Одоо хэн яаж сэргээн дуулж байгаа талаар бол ярьдаг байсан. Энэ удаад бол нэг хөгжмийн зохиолчийн хэд хэдэн дууг хэдийд хин хэрхэн дуулаж, хин шинжил дуулж байсан гэдгээрээ бол нэлээд тийм онцлогтой нэвтрүүлэг гэж би бол бодож байна. Энэ удаад бид Монголын орчин цагийн дууны хөгжмийн гол томоохон одоо төлөөллийн нэг Гончиг Дамбын Даран Загдгайн дуунуудаар хийж байгаа. Ингээд эхлээд бид Хэлээс гэдэг түүний нэлээ одоо дээхэн үеийн 55-6 оны дуугаар нь эхлэе гэсэн юм бодолтой байна. Би өнөөдөр хулантайгаан энэ нэвтрүүлгийг хамт ингэж ярилцж байгаадаа би бол баяртай байна. Ингээд дуугаа сонсох уу? За сонсъё. 엉엉해리 하로대 엄수대 살라니 호비 어강게레 노라사제 어쩌라스야네가 하르다하다 Энэ бол хулаа лувсан гэж яруу найрагчийн ийм шүлэг байгаа. Одоо энэ наслан холдсон он жилүүдийг энэ аялгау дуу бол яг энэ хажууд ингээд алхмын төдий зайд ингээд зүрхэнд авчираад үнэхээр зүрхэнд мөнгөрсөн аялгау гэдгийг мэдгдүүлж байна. 1940-од оны эхэнд цэргийн клубын одоо хөгжимчин байлдагч явсан гэдэг энэ Пунцгийн лувсан гэдэг хүн бол за зөвхөн хөгжмийн одоо үг зохиогчдыг хөгжмийн зохиолч, яруу найраг зохиолч, нам улс төрийн ажилтан, цэргийн ажилтан бас дээр нэг тийм гарын урд үеийнхтэй ийм хүн явсан одоо цургууд бол гарч байгаамаа. Тэгээд үг аян өөрөх нь үг аян зохиосон цэргийн вальс, байлдагчийн погон энтер гээд зөндөө олон сайхан дуутай. Хөгжмийн хувьд бол анхны дуучин нь бол Гэлэг Жамц багш дуулсан юм байна лээ. 56 онд дуулж цэргийн дуужийн чуулгад дуулсан. Армийн цэргийн чуулгад бас олон жил дуулсан. Найрал дуунуудыг бол олон найрал дуунуудад гоцолж ясныг бол би бас сайн санаж байна. Сүүлийн багшийн дээд сургууль одоо манай соёл урлагийн их сургуулийн суурчин багшийн дээд сургууль одоогийн багшийн их сургууль найрал дууны анги гэж нээсэн шүү дээ. Одоо хайдуугаа эднэрийн гол нээсэн. Түрүүн та нэг Гэлэг Жамц багш гэж энэ Гэлэг Жамцгооч нь юуны багш байсан? Найрал дууны багш л да. Тэгээд тэр юуны багшийн дээдийн тэр найрал дууны ангийн одоо дууны багшаар их олон жил ажилласан энэ Гэлэг Жамц багш бол би мөн гэж ингэж тааж байна. Одоо ч гэсэн амьд сэрүүн байгаа. Тэгэхээр бидэнд дээхэн үед манай нэвтрүүлгүүдээр Лувсан Шаруугаан дууг эмч дуулаараач билүү ингээд дуунууд яхад та бид нар ярьж байсан санагдж байна. Найрал дуугаар их дуулах юм сонирхол их өргөн байсан. Тийм учраас энэ дуу бол найрал дуугаар ингэж дуулсан. Яг л тухайн үеийн урлагийнхны тэр барьж байсан чиг тэгээ шууд холбоотой байгаа юм. Энэ бол өөрөө их энгийн аялгын бүтцийн хувьд ч энгийн хэмнэлийн хувьд бол тийм одоо вальс юм аягтай дараа 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 гэдэг яг вальсын юм юутай. Ер нь энэ цэргийнхний жоохон наривтар хоолойтой гоцол дуучид бол энийг дуулаагүй дуучин гэж бол байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө тэр цэргийн чиглэлийн хөлийн болоод цэргийн баталгаа хамгаалахын чиглэлийн бүх дуучдыг бол хоолойг нь сорьсон, илэрхийлсэн ийм дуу байх учиртай. Одоо бол цэргийн чиглэлийн хүн дуулаагүй манай одоо гавьяач өвччин ган зориг сайхан дуулсан байна. Яг хөгжмийн хувьд бол нөгөө цахилгаан хөгжмөр хийсэн учраас жоохон тийм наалт цумуутай ч гэдэг юм уу хуучин тийм хүчтэй сэтгэл төрүүлэх
байдал нь жоохон алдарсан Тий. байж магадгүй. Тэгтээ хөрхөн дуулсан байна. Найрал дууг бид нар 1990 оноос хойш үл үндсэндээ хайсан шүү дээ. Тэгээд энэ нэг арт түмний нэг том нэгдмэл том зорилготой байх, урайлан дуудах ч гэдэг юм уу, хүмүүсийг хамтдах, нэгтгэх тэр юун дээр найрал дуу бол их үр гүйцэтгэж байсан байна. Нөгөө манай 60 хар гэдэг баха. Тий. Цэргийн дууж иж. Тий. Одоо ер нь 60 хар байдгүй. Байгаа. Байгаа. Тэгэхээр 60 байгаа юу 40 байгаа тэрийг л хэлдэг. Байгаа. Найрал дуу Монгол улсад яам болгон дээр, сургууль болгон дээр, томоохон үйлдвэр болгон дээр бол найрал дуу байх хэрэгтэй. Ягаад гэвэл дахиад найрал дуу бол нэг нь нөгөөгөөс хамааралтай амьдрахын зарчмыг бий болгоод. Чамаас гоё дуулж болдгоо байхгүй юу? Найрал дуу. Таныг чамаас муу дуулж болдгоо. Хуучин зүг гиндэ. Зүгээр. Ойлгож байна уу? Найрал дуу. Ойлгож байна тий. Найрал дуу яг ижил дуулах. Нийгэмдээ өгч байгаа өгөөч нь илүү. Хүмүүсийг нэг одоо юу гэдгийг дороо нэг бие баатрууд гарч ирэхгүйгээр нэг хүндэтгэх тэр нэг арчлалын найрал дуу бол нэг дүр гарч тунхаглаад байгаа байхгүй. Урлагаар тунхаглаад байгаа байхгүй. Онгон хилийн харролын онцчуудын салдааны хүүби уунгэрээ дуурсаж учирсан янга хайрдахдаа амраг хайртай чамайга хайдах дундааруда арван өртөний газраас хайдан дуудаж сууна таган сайн моророо авхиж өссөн нотагта талдуранэн сэтгэдээ тасгаж хандгасан янагмэ аврахар нүүдэрэ намайга хайрдан ширтэж тассан хонгор сэтгэд чин хайраар долгодан хоцорч билээ хамгаатар төрсөн би зорж амраг чамайга үлдээгээд айдан гарснаас хойшоо бүрд минь погон ядан заа зүрхэнд минь амраг чи дурсагдаг анжит бүтэдэр баян чамайга За дараагийн дуу хоёулаа сонсъё хулаа. Энэ бол тогтгоо байлаа гэсэн нэртэй. Тогтгоо боллоо гэдээ дуулаад байдаг. Дарамзагдын. Энэ дуудаа энэний үгийг нь бол Онмын Жигмэд Готов гэдэг хүн дуулсан. Бидэнд гаргаж ирсэн мэдээлэлээр бол 1963 онд ардын жижигчин Түмэн Дэмбэрлэга радиод бичүүлсэн. Одоо сүүлийн үед манай сонсогчдод хүргэж болох бичлэг бол гавьяа жижигчин Батбаяр, соёлын тэргүүний ажилтан Батболд хоёр одоо дуулсан. Ийм бичлэгийг хүргэхээр ингэж бид бэлтгэсэн байна. Ингээд хуучин бичлэгээ одоо бичлэгийг сонсъё доо. Тогтхоо боллоо би амраа
Дарамзагдгаа их онцгой дууны нэг. Дарамзагдгаа бол өөрөө ясны хувьд бол бурят хүн шүү дээ. Бурят хүн. Бурятын аялга бол энэ дуунд ерөөсөө байхгүй. Халахын маягийн аялгатай. Тэгээд ардын дуу шиг. Яг ардын дуу шиг. Яг л ардын дуул хийл гэсэн юм байдалтай. Тэгээд дуулуулахдаа бол бүр баруун талын увсын төмөн дэмбэрлэгээр дуулуулаад тэгээд эрэгтэй хүн дуулмаар байгаа байхгүй агсам зээрдийг сойгоод мордох гээд байгаа байхгүй тэр чинь түүндээ очих гээд тэгэхээр эмэгтэй хүн бол агсам зээрдийг сойгоод түүндээ явж очих нь бол тэр үед бол бүр болохгүй өнөө үед бол тэтгэлгүй зүйл шүү дээ өнөө үед бол яг болох өнөө үед бол хамаагүй бах уу өнөө үед чинь гүгээд очив юм шүү за тэгээд тэгэхээр ингэж зөрсөн ийм хандлагуудаар ингээд төмөн дэмбэрлэгooгаар төмөн дэмбэрлэгоо тэр үед эд мандж исэн учраас дууга шууд амьдруулъя гэж бодсон уу? Яг мандж байсан уу? Яг гарч ирж байсан уу? Яг л тэр дунд л байсан. Онмын жигмэд готгоогын хувьд бол энэ жигмэд готгоо чинь энэ радио Монголын радиогийн одоо мундаг энэ редакторуудын нэг ялангуяа тэр бурхан шашны сэдвтэ нэвтрүүлэг хийжсэн гэхээрээ бас их онцгой үзэл бодолтой өөрийн гэсэн ертөнцтэй хүн байсан байж таараа. Тэгээд дууных нь өгч гэсэн одоо аянда харагдж байгаа үстэй. Их алиа хошин одоо үг яриад дэлгдэг. Манай энэ радио телевизийн хуульч бол сайн мэдэх бах. Дарамзагд бол хөгжмийн зохиолчийн хувьд зохио хулгандаа дарамзагдих биш юм шиг зохиодог. Хоорондоо давтагдахгүй. Бидний муусан дуунууд ч бол хоорондоо оролцоо болчиход байдаг. Нэг мотив, нэг аялгаар хоорондоо адилхан. Дарамзагдгаа бол тийм асуудал байхгүй. Шалондоо хүн зохиосон юм шиг байгаа тийм. Тэгээд ерөнхийгээр нэгээд аваад үзэхтэй зэрэг аргагүй энэ том гений бүтээл бол мөн байжээ гэж мэдрэгдэж эхэлнэ. Тэгэхээр энэ бол тийм ардын дууны маягаар одоо хийсэн хайгуулч харах үгээд дуу үстэй дарамзагд. Дарамзагд бол дуун дээр бол хаашаач хөлбөрч юу ч бүтээж болно гэдэг бол ямар ч асуудал байхгүй. Энд асуудал байхгүй. 60-аад он бол мэрэгжлийн хөгжим гэж юм их чухал хэрэгтэй болоод. Мэрэгжлийн хөгжимдийн төгөлдөр хуур гэдэг юм бол онцгой үүрэгтэй гэдгийг бол гончсмол байд нар номлож байсан юм байна лээ л. Тэгээд цогцломоогоо эднэр бол төгөлдөр хууртай дуулахаар л одоо болдог. Нөгөөтэйгөр энэ дуурийн одоо шинэ боловсон хүчин, шинэ одоо найрал дуучид, шинэ одоо гоцлол дуучид гараад ирэхээр төгөлдөр хууртай дуулж байвал илүү мэрэгжлийн байна. Гэхдээ тэд нарыг бол их яасал та түмэн дэмбэрлэгээ чинь би сайн санаж байна. Түмэн дэмбэрлэгээ нөгөө Сүхбаатарын энэ дууг дуусан шүү дээ. Гэдгийг чинь бас төгөлдөр хууртай дуусан санагдаж байна. Түмэн дэмбэрлэгээ. Түмэн дэмбэрлэгээ. Тэгэхээр түмэн дэмбэрлэгээг бол бид нар одоо ингээд манай сонсогчид үзэгч яхаар өнөөхөл дөрөв ятгахтай л түмэн дэмбэрлэгийг уйдчаад байдаг. Гэтэл 60-аад он болвол энэ дуучид энэ өрн дахинаас орж ирсэн энэ зөв салхинуудыг бол ардын чиглэлийн дуучдч төр, хөгжмийн зохиолчд төр ингэж авч төгөлдөр хуурын эзэмшсэн. Одоо төгөлдөр хуур бол одоо ямар ч айл жоохон өөрийг нь тоодог гэрүүл бол хүүхдийн заавал төгөлдөр хуур сургая гэдэг шүү дээ. Энэ чинь бол 60-аад онд бол мэрэгжлийнхэн төгөлдөр хууртай харилцаж сурья гэж бодож байсан бол одоо 2000-ад оны 20-ад он хүүхэд булган төгөлдөр хууртай харилцаж сурья гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол том дэвшил рүү явж байсан гэж ингэж ойлгогдож байна. Манай энэ шинээр дуулсан залуучууд бол яг ерөнхийдөө эрэгтэй хүн дуулах нь бол зөв хандлагатай яруу найраг байсан юм байна. Тэгээд тэрнийгээр бариад ингээд дуулсан нэрэж юу юм бол. Тэгээ ер нь хуучин дууг сэргээж дуулахын хэрэг юу байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй бас өөрөө. Тэгээ чи та бодохоор бол ингээд гоё дуулж бай, сайхан дуулж байна, гоё дуулж байсан, сайхан дуулж байсан гэдэг нь тийм. Хэрэг юу байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Хэдийгээр одоо төмөн дэмбэрэл банзрагч одоо адар сүрэн мундаг байлаа ч гэсэн энэ цаг үе чинь бас өөрсдийнхөө төмөн дэмбэрэл адар сүрэн банзрагчийг төрүүлэх хэрэгтэй, төрүүлэхийг хүсэлтэй. Учраас шинээр дуулах гэдэг юм байна. Тухайн үедээ сайхан байж үлдсэн, өөрөөр хэлбэл төмөн дэмбэрэл шиг хүн дуулаад үлдсэн зүйл нь
дараачихан үедээ бол зөвхөн урлагийн бүтээл гэхээс илүүтэй соёлын үнэт өв болж үлддэг юм байна. Өөрөөр хэлбэл үнэт зүйл нь болж төлөвшдөг юм байна. Өнгөрсөн хойноо. Өнгөрсөн хойноо төлөвшдөг. Тий. Өв гэхлээр нэг музей юм шиг сонсогдоод байгаа. Соёлын бас зууч байна. Үеүүдийн хооронд нь холбож өгж байна. Тэгэхээр өнгөрөхлөөр үндсэн сайн юмны үндсэн удах тусам нэмэгдэж байна гэж ойлгодож байна, тийм ээ. Тэгээд өв болж байна. Бид нар дашбалбар малбарыг одоо мэднэ шүү дээ. Амьд сэрүүн байхад нь хизээ би дашбалбарыг ишээ сонгодог яруу найрагч хэлэх юм. Тий. Гайгүй байлгүй чийл гэж хэлнэ шүү дээ. Тий. Тэгэл өнгөрчтэй зэрэг нь юмын нэргээ харахтай зэрэг л босоод ирдэг. Хурдан өнгөрөх хэрэгтэй юм байна. Босч ирэхин тулд. Тийм учраас энэ өнгөрснийг давтаж дуулна гэдэг бол өнгөрсөн үнэт зүйлээр орчин цагийнхаа хүмүүсийг цэнэглэж байж тэр уламжлал, ёс суртахуун, ёс зүй ингэж тогтож байдаг зүйл юм шиг байна. Тийм учраас дахид дуулах яах гэж дахид дуулдаг юм бэ гэвэл хэрэгтэй юм байна. Хэрэгтэй юм байна. Тийм. Танай үеийнхэн юм уу танай дээд үеийнхэн хамаг сайн дуугийн дуулчаад одоо үедээ бидний зөвхөн рок попын л үлдээч бол бас сэтэрхий одоо юугүй шүү. Гэтэл рок попын чинь зарим дуунууд ирээдүйн хит болно шүү. Ирээдүйн одоо даалгавар. Одоо би жишээлбэл 20 жилийн өмнө энэ Пүрэв Доржи чинь Улаанбаатарын үд шиг шалдимын юм байна гэж бодсон байхгүй юу? Улаанбаатарын үдэш намуухан шалдимын дуу хийчихтэй. Одоо ингэж бодоод байсан чи юусэн бүр дэлхийд дуулаад байгаа байхгүй юу? Энэ өв боллоо. Тэгэхээр энэ тийм юм зарчим байгаад байна л гэж ойлгож байна. 18 наснд хүрэхээрээ авийнхаа дэргэд тогтхоомоодоо амраг чадах чамдаач юугээ аксама тэрдиг сойдаг бодоо би өвчин өндөрөдөнда зэрэг арган гөрөөлж крэмбраван холтозор хийвэндагүч ави хацаа турбуни сичүүгийн шалгаж арын өндөрөдөнда радичсан удаа би эрхэн Срин өмнө зодог шуудаг өмсөж эртайвэр тайвахчуудтай гар зөрүүлж яваагүйч үдсүүрсгэн нэхээдэлийнхэн дал бүрийг ханзартал үеийн хитэн нөхдөө давж явсан удаа та би эрхэн харган сайхан сайвэрхээрээ танайга дур хайгуулж яваа би Хормостын өхөнтэй нүүрчрэн танилцаж халуун залуу насныхаа хайр сэтгэлийг илж найгвич нутгийн борхон бүсгүйтэй алим бэлчээр толдож нууцсан бүлгэлэх сүхэндэн аалагдж өссөн удаата би эрхэн өндөр сайхан сайвэрхээрээ өмнөчин гараад дэргүүж явлаа Дараагаар нь өргөн сэлэнг гэдэг дуугаа бид нар явуулъя гэсэн ийм бодолтой байна.
ер нь монголчуудын бүтээсэн өнөөдрөөс өмнөх бүтээсэн нийтийн дуун дотор бол яг төгөлдөр юм гэж хорвоо дээр байдгүй юм гэсэн. Тэгтээ за тэр төгөлдөртөл дөгсөн бүтээлэл энэ байх хэрэгтэй. Энэ хөгжмийн талаас. Хөгжмийн талаас. Ямар яагаад гэж юм та? Тэр аялгын өндөрсөл, тэр одоо кульминац гэж ярддаг оргил, тэр буулт, тэр хийж байгаа тэр ноотны сонголт, тэгээ тэр дуучинд нас гаргах тэр чадамжийг илэрхийлэх тэр үсрэлт, огтлолууд бүх юм болвол одоо гениалны гэдэг нэг үг байдаг. Одоо юу агуу гэх үү? Агуу өгөгдлөөр хийгдсэн бүтээл гэж бодож байна. Тийм учраас энэ эмошны хүүхдүүдийн одоо энэ дуулсан болвол би өргөн сэлэнгийг сайхан болгочлоо, гоё болгочлоо гэдэг юм уу гэж хэлэхээс илүү сайн байна өргөн сэлэнгийг дуулдаг ч л гэж хэлмээр байгаа. Сайн байна өргөн сэлэнгийг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тэр одоо дуулдаг арга, дуулдаг төрөл, дуулдаг хоолоор өргөн сэлэнгийг оруулаад дуулдаг чинь сайн байна. Чи төгөлдөр юмар, төгс юмар өөрийгөө хөгжүүлээ гэсэнтэй л ялгаа байхгүй зүйл гэж байна. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр өөрийгөө дуучин гэж тоодог. Дуучин болох юмсан гэж хүсдэг. Дуучин болоод нэр хүнд олсон хүн болгон сорж иддэг. Өргөн сэлэнгийг дуулах хэрэгтэй. Энэ өлзийтэй, чамд өлзийтэй бол. Иннээс хинч дуулсан хизээч хинч уйдахгүй. Энэ бол гайхамшигтай бүтээл. Энэ бол бүгдээрэн хятадаар дуулас, Оросын холбооны улс, Солонгос, өмнөд Солонгос, хойд Солонгост бол өргөн сэлэнгийг дуулахыг би олон удаа сонссон шүү. Ер нь нэг л Москва орчмын үдэштэй л үзэлцэн л дээ. Тэгэхээр нөгөө юу л тийм ээ? Би хотлоо тоглоод байна. Таныг хотлоо тоглол тэгээ хүмүүс бол өршөөгөөд засаад сонсчихно дөө. Хичнээн агуу аялгаа байсан ч сайхан үг байжээж энэ аялгыг төрүүлдэг юм шүү. Тэгин шүү дээ. Энэ сайхан аялгыг хэн бичдэг юм бэ? Яруу найрч бичдэг юм. Та яар. Тэгээд энэ галдангийн даваа царан гэж хүн. Одоо даваа царан гэдэг яруу найрч гэхээр манай үзэгчдийн сонсогчдын бол ихэнх нь мэдэхгүй л баг л та. Би ч бас сайн мэдэхгүй. Тэгээд өнөө түрүүний ярьдаг бяцхан судалгааныхаа дагав ингээл хийгээд манай редакцийнхан маань бас сайхан ажиллаад ингээд үзэхэд энэ хүн бол Монгол Улсын их сургуулийг 1956 онд төгссөн түүх удаг зохиолын одоо судлаач тийм эрдэмтэн хүн байсан байгаа. Тэгээ бидний багад нөгөө нэг бороо ороороо Оросын мамуу ирээрээ гэд тэ. Энэ өргөн сэлэн гэдэг хоёр энэ дуу нь бол их амьдэрсэн. Өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Цаашдаа ч амьдарна. Нэлээд хэдэн ном бичсэн. Энэ нь болохоор Аюур дарга, Хонгор дааг, Өөхөн бомбайн үлгэр, за Нардын багш гэдэг ийм тууж номнууд гаргасан. Ийм галдангийн даваа царан гэдэг хүн. Тэгээд энэ сайхан дэлхийн хэмжээний бүтээл болсон юунд хөглөж өгсөн анхны суурийг тавьсан байна. Энэ даваа царан гэдэг хүн. Энэ өргөн сэлэн гэдэг дуу Дарман Загдган хувь заяа хоёрын хоорондоо холбоотой гэж тэ. Тэгээ нөгөө энэ их гол ус мөрөн одоо лус нь агуу их авиастай тийм хүнд хайртай байдаг, өөртөө авдгийн инлээ гэчээр энэ өргөн сэлэн гэдэг энэ дууг сонсох юм уу, сэлэнгийн одоо өргөн гүүрэн дээгүүр ингээ гараа явж яхад Дарам Загдгаа дандаа бодогддог л доо. Энэ замд. Ягаад гэвэл энэ сэлэн мөрөндөө шингэсэн. Тэ амралтаар одоо явж байгаа. Тийм учраас энэ өргөн сэлэнгийг сонсоход надад
дандаа нэг цаанаад гунигтай юм шиг, бахархалтай юм шиг тиймэрхүү бодол бас төрдөг. Тийм даран зэгдгаа хувь заяа явал сэлэнгтэй үнэхээр холбоотой байсан. Өргөн сэлэнгэмэн холын замда андуур шүгэн орасна утнын шаргал тэрэлэн түүний дэнжэр халюран хэнбай өргөн сэлэнгэмэн хүчтэй байна үлгийн утгатаа чимэгтэй байна өндөр дэнжидэр үзэмжит барилгууд сүмэрлэн хэн осож байна. Итэн болоод тунгалаг устай хүчит сэлэнгийн сүрлэг чимээтэй хөгжлөд сингэл бүтэлийн чимээ өнгнөн шугяа өрсөлдөж бай өнгнөн шугяа өрсөлдөж Одоо алдарт дэндийн хүрвдэржийн чимийн үтгий мартаарай гэж дуудаа. Тухайн үедээ бол хөөрхөн шүүмжлүүлээд авсан. Энэ чинь нялуун зэлуун одоо юу шүлээ. Энэ паламгай дуулсан шүү. Архан нутны халиманд чен хайлан ойрон сохта ханин жаргал хамалсна харт мені би мартагwe Тэгэхээр чимийн үтгий мартаарай гэж одоо манай дэндийн хүрвдэрж байгаа галтай насны шилэгдээ. Тухайн үедээ бол нялуун зэлуун гэдэг нэг жоохон тийм шүүмжлэл хүртэж байсан баах. Гэхдээ пүрэв дөрж байгаа ер нь насаараа шүүмжлэл хүртсэн хүн шүү дээ. Ягаад гэвэл нөгөө Тэмүүжин найраглал байна. Тусгаар тогтно. Нялуун гээл эсвэл энийг бичгээр нялуун гээл тэр найраглалыг бичгээр шулуун гээл тий иймэрхүү байсан. Энэ бол агуу авиасны том авиаст ч юм өөрөөр хэлбэл цаг үеэ дандаа сөрж исэн учраас тэр дундад саарл сэтгэлгээднүүдэд таалагддаг учраас шүүмжлүүлж явахгүй юу? Гэхээсээ илүү тий. Тэр яг тухайн цаг үедээ бол багтдаггүй юм байна л да. Ер нь бол тийм ээ. Сөрдөг гэхээсээ илүү хайлчдаг, багтдаггүй. Тэгээд энэ чимийн үтгий мартаарай гэдэг дуу бол ерөнхийдөө хоёр хүний янаг сэтгэлийн харилцаанд яг яруу найрагтаач тэр дуундач тэр бол цоон шин ийм хандлагыг бий болгосон шүү. Тэгээд яг энэ рүү ороход бол паламгой бол яг ийм дуунуудад бол их үүрэг гүйцэтгсэн. Дуурийн театрын дуучин их зөөлхөн
их тийм наалтцтай дуулдаг ийм дуучин байсан л та. Тэгээ цөөхөл эмэгтэйчүүдтэй дуулдаг. Дээр нь 60-аад оны дунд үеэс зоригт гараад ирсэн. Гом багшийн зоригт Баян гом гэдэг хүний хөгчүүд баяанаар алдартай. Баян гомгийн хүүхэд гитард дуулдаг. Тэгээд нүгэл буян киноны шөнийн бороо, чимэн битгий мартаараа гэд энэ дуунуудыг дуулсан. Бас л нэг хязгаарт орж ирдггүй л нэг хүн нэг шүү дээ. Энэ зоригт гэж хүний дууснаар сонсоход бол надад бол их нялуун юм шиг хитрхийн нялуун дуулсан юм шиг санагдаад идэв дандаа. Уг өөрийнх нь дуучных нь манер тийм байх л да. Тэгээд 1960-аад онд бол энэ онцгой сонсгож исэн. Одоо бол ялгүй жоохон бараг шалигч сонсох байгаа юм шиг. Паламгайх бол илүү их тийм дотроосоо тийм ээ нэг тэр бол илүү тэгж дуулсан юм шиг санагдаж байна надад. За манай Намсраа нур бол мэдээж Намсраа нур бол одоо орчин үеийн зоригт орчин үеийн палам учраас бас өөрийнхөө өөрийнхөө үнэнч тэр нэгээд хэлэх гэж ингэж байгаа нь бол их сайн хэрэг шүү дээ. Сайн хэрэг шүү дээ. Тэгэхээр эн чинь дууг дуулдаг барилууд дууны агуулга болон хэлбэрийг сонгож байгаа байдал эднэр чинь бол нэг хүнд бол маш чухал. Жишээлбэл би одоо юу гэдэг чинь морины дуу чинь Нансалмаа. Ер нь морион дуулаагаа бол ер нь Нансалмаа гэж ер нь ямар дуучин байх байсан бэ гэж бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг юм барьж аваад түүнийхээ төлөө ингээд зүтгэнэ гэдэг бол их чухал зүйл шүү дээ. Манай Нансалмаагаа чинь бол тэнгэр газар хөтөл өчмөө тийм чадaltaй том хоолой байгаа юм биш шүү дээ. Тэгэл тэр хөөрхөн хоолойг яаж тэр жоно хонгор руу аваач замдан шороо аваачсан бэлээ. Тэр шиг Намсраа нуруу энүүгээрээ яваад байхад бол хүмүүсийн зүрх сэтгэл одоо хүчтэй үлдэхийн өөрийн гэсэн барилыг бий болгож болно шүү дээ. Энэ бол гайхамшигтай сайхан дуу да. Манай Пүрүүд Оржган ер нь хайр дурлалд их гоё эмзэг, инхри, хүнд итгэлтэй ханддаг яруу найрагч. Тэг болгоомжтой шүү бас. Тий. Би харин тэр эмзэг гэдэг байгаа нь тэр болгоомжтой гэдэг байгаа нь тэр байгаа юм. Тэр нэг сумын наадам гэдэг. Тэр бол давтагдчихгүй шүү дээ. Сумын наадмыг бол бааргийн хүн байж атгсан. Өнгийн цэцгүүд ургаа юу гэдэг их болгоомжтой. Тэгээд энэ Пүрүүд Оржган тэр хандаа зориулсан. За энэ нэг дуу байгаа юм. Нөгөө нэг бас нэг дуу нарны хорвоо дарахгүй амраг насны хан чамдан би хайртай гэд дуулдаг шүү дээ. Энэ дуу энэ хоёр бол одоо хандаа зориулсан дууны оргил. Тийм учраас Дарам Загдгой 61 онд одоо нэг хойно сурж байхдаа Чайковскийн одоо хөгжмийн их сургуульд Москвад сурж байхдаа эхнэртэй зориулж энэ дууг Чимэн битгий мартаараа гэж энэ Дарам Загдгой энэ дууг зориулж. Ер нь Пүрүүд Оржган Горкийн сургууль сурч байгаад эдгээр ер нь ойролцоо байсан юм шүү. Ойролцоо байсан, найзууд байсан учраас энэ хоёроос их олон дуунууд гарсан. Одоо орчлонд би адтай төржээ. Уулын нугу чамтайгаа уруу шиг навчаар өнсөлтэй тэгээд залуучуудын үе үеийн залуучууд үнэн. Энэ хоёрын хөө. Үнэн энэ хоёрын. Тэгвэл ч өөр галзуу юм байна. Тусгаар тогтнол гэдгийг бичдэг. Их дэлхийн зарлиг гэж туудаг нөхөр хархан нүдний талиманд гэдэг ингээд эргэж чадж байгаа нь бол бас мундаг шүү, тийм ээ? Мундаг байгаа. Танай аймгийн хүндээ, манай Монголын хүндээ. Нэг голын уснаас уусан хүмүүс байна. Хархан нүдний чинээ талиманд хайрын уйран суугаад ми ханны жаргал аммалсна хайр тэмний битгий мартаарай
айлан дуулан суухад минь андын жаргал аммалснаа амраг миний битгий За дараагийн дуугаа сонсноо. Орчлонд би азтай төржээ гэж нөгөө халдарт дуу. Тэ энэ бол нөгөөх Пүрэв Доржийн энэ хоёрын одоо ажил. Пүрэв Дорж байгаа шүлэгнүүд дээр ч ер нь тэгэл сайн хөгжмийн зохиолч оролдсон шүү. Явж. Бас эн чинь тийм билээ. Жинжингээрээ явдсан байл л шүү дээ том уран бүтээлч чинь. Би тэгж боддгийг. Жинжингээрээ явдсан байл. Би Пүрэв Дорж байгаатай үнэхээр жин тарахгүй байсан шүү. Одоо өчнөө олон шүлэг надад өгсөн. Дуу хийгээд ерөөс чаддаг байсан. Би танд өгсөн тэгэл бас жин тарахгүй байна уу? Жин тарахгүй. Та хоёр томдоод байхгүй надад. Бурхан болсны дараагаар би тэр 10 тал. Арвайн тал Ариун Баатрын дулдаг уу? Тий. Тэгээ нөгөө Өвөр хангаа нутаг гэж дууг хийсэн шүү дээ. 10 талыг бол бурхан болохоос өмнө хийчээд Пүрэв Дорж байгаагаас айгаа дуулуулж чадахгүй байхгүй юу? Тэгээд бурхан болсны дараа Ариун Баатрал Ариун Баатрал анхудаа дуулсан. Тэгээд бяцхан чинь нөгөө гүр арагчаа марагчааг сансар мансарт нисээд ирэхэд төрийн концерт тоглоод огторгуйн дууг орчлон сонсоор энэ тэргээд магтуу энэ төр бол хийгээд байгаа байхгүй юу? Дуу болохоор хийж чаддаг. Тэгэхээр энэ бас нэг энэ томчуудын бивнийг олох тийм нэг юм зэнда байх шиг байна. Энэ зэнда бол тохиолдлын зүйл биш. Энэ тийм өөрийн юу бийг олдог байлгүй дээ томчууд тийм ээ. Долгион барьж байна. Чи долгион барьж байна. Тийм учраас эдгээр сайн дуугаа сонсъё. Долгион барьсан дуугаа сонсъё.
Гавьяач жүжигчин банзрагч гоо дуулсан байна шүү дээ, тийм ээ. Дахиад төгөлдөр хууртай сонссон уу? Сонсоогүй. Би үгийг сонсоод байлаа. За энэ орчлонд би язтай төржээ гэдэг дуу бол мэрэгжлийн дуучдыг дуулах урын санг баяжуулах зорилгоор хийгдсэн дуу гэж би бодож байна. Ягаад гэвэл Дарамзаг дугаач Москвагийн их сургуулийн найр дууны удирдаач анги төгссөн хүн шүү дээ. Одоо цөөхөн хүний нэг. Ерөөсөө л Москвагийн найр дууны удирдаач анги чинь манай ахмад үеийнхнээс Лувсан шаруугай Дарамзаг хоёр л төгссөн шүү дээ. Ингээл болоо. Тэр том сургуулийг төгссөн Монголын дууны урлагт тэр жингээрээ л явсан. Дарамзагтын хувьд бол юу гэх вэ? Хувийн амьдралын хувьд өөрөө жоохон зохион байгуулалттай байсан гэх үү? Эсвэл өөрийнх нь амьдралын хүрээлж байсан найз анд нар гэх үү? Түүнээсээ болоод жоохон иш тишээ одоо ажил томилогдох, ажлаас халагдах ийм юмнууд байсан л да. Бидний ахмад үеийнхэн бүгдээрээ алт шиг ямар ч өөгүй. Бүгдээрээ их орончод. Бүгдээрээ нийтийн төлөө байсан гэж хэлэх дандаа тэгж ярьж үзвэл болох. Атааж өтөө байсан. Хүний л амьдрал, нийгмийн л амьдрал бие бинийгээ дарж унагадаг байсан уу? Унагадаг байсан. Байсан. Тийм учраас цагийн загтал байсан. Тийм юмд өцсөн хүний нэг нь бол Дарамзагт. Өөрөө болвол Агуу авьяас хариун цагаан. Хинд ч хоргүй. Тийм хөгжмийн зохиолчоос хоёрыг аваад иргээл Монголын хөгжмийн зохиол хоёрыг аваад иргээл дээрсэгвэл би чойдог Дарамзагт хоёрыг хөтлөөл туулаа. Тийм үү. Яв болонгой хэлсэн гэлээ. Миний аавд хэлсэн гэлээ. Авьяастай хүнийг л хайрл. Бусд нь уучраа олчдөг юм а гэж. Би сүүлд дуурийн театрын үүдний жижигүр хийгээ сууж байхыг харсан. Дарамзагт гоо. Нэг өдөр хэдэн өдөр тэр л торгуулж барьсан тэр арга хэмжээд авахгүйсэн баг. Би ёстой үүдний жижигүр хийгээ сууж байхыг би санаж байна. Би 79 онд чинь 30-таа төгсөж ирэхгүй юу? Тэгээ 80 онд 49. 80 онд насаас битгэр уулзаагүй. Намайг төгсөж ирэхэд Эрдэнэтэд хуваарьлагдах гэх үү, томилогдох гэх үү, цөлөгдөх гэх үү, хөөгдөх гэх үү, залагдах гэх үү явцсан байсан. Тэгээд бид хоёр уулзч чадаагүй. Хамгийн сүүлд 73 онд намайг сургуульд явхад намайг гаргаж өгсөн ганц хөгжмийн зохиолч бол Дарамзаг. Тэгэл өргөн сэлэнгийн дуулаад орчлонд яастай төржэл бол гавьяат ардын жижигчнээс хамаагүй илүү үстэй юм чинь явж байгаа. Одоо энэ орчлонд яастай төржээ гэдэг чинь цэцгээгээ сайхан гавьяат жижигчин байсан. Тэр дуулсан ардын дуугийн жуулахт үндэсний найрал хөгжмөнтэй загцрангуй дуулсан. Тэгэд бид ийм мэрэгжлийн дуучин дуулчмаар дуу хийх юмсан гэж мөрөөддөг л үеийн л дуу шүү дээ энэ чинь. Энд өгүүлж байгаа санаа нь өнөө Межелайц гэж одоо Эстонийн том яруу найрч Наран бөмбөрцгийг гар дээрэн өргөөд дэлхийн бөмбөрцгийг хөл дороонд тулаад нар дэлхий хоёрыг холбож хүн зогсон би хүн гэл нэг тэрүүн шиг одоо энэ яг түүний утга явж байгаа биз? Синхэр талын мандал дээр алтан нарыг өргөх гэдэг юм. Яг тэгээд байгаа зү. Яаж хэлэх вэ нэг? Дууны урлагт ерөөсөө ийм том утгыг дуулж болно гэдэг тэр имийг оруулж ирсэн байна. Банзрагч гоо бол гайхамшигтай дуулжээ. Би бол банзрагч гоог дахиж сонсоод бол биширч байна. Өг бүрийн ингээд яагаад тэр жолооч байсан хүн, яагаад гайхамаараг дуулсан хүн энэ орчлонд яастай төржээ гэдэг төгөлдөр хууртай ийм сайхан дуулчих гэж бодохоор би банзрагч гоо ухаан чадалд бол би биширч байна. Тэгээд банзрагч гоо байл гайхамаараг бол харьцангуй их цэл залуу гэлцэж явахдаа одоо дуулсан байх. Энэнийг бол
харьцангуй идэрмэг насандаа нас тогтож орчлон ухаарах хэмжээнд ирээд дууссан учраас ингэж үүг бүрийн нэг амталж хэлээд байгаа биз? Тий. Учрыг нь ойлгож хэлээд байгаа юм. Энэ дууны үнцэн эндээ л Ган зоригийн хувьд бол ган зориг одоо нэвтрүүлэг болгонд л надтай тааралдаад байгаа юм. Чи ихтэй тааралдаад байгаа юм л да. Шинэ хуучин дуунуудыг. Тэгээ ган зориг бол их эрэлтчгүй юм, суралцгүй юм. Тэгээд юм бас олоод байдаггүй юм гэдг нь бол мэдээж байна тийм ээ. Тэгээ би ган зоригийг дандаа магтдаг юм. Би ч гэсэн магтдаг. Тэг үзэгчдэд санаж байгаа хэрэг дандаа магтдаг. Орчлонд би азтай төржээ дээр бол их сайн магтаж чадахгүй юм шиг байна. Тийм үү? Яасан? Сайхан дуусан байна. Илүү ухаарч, илүү пөрөвдөрж дарамжлагд хоёрын тэр том гүн юм руу бол илүү л явах хэрэгтэй байсан. За нэг 5-10 жилийн дараа гоё дуулаад өгнө. Гоё дуулах юм байна тийм. Гоё дуулаад өгнө. Нас хэрэгтэй шүү дээ бас тийм ээ. Тийм ээ. Нас зааж айрагч гэдэг нь үгүй дээ. Цэнгэр талын мандаад дээр алтан нарыг оргох гэж цэдмэг тэнгэрийн магнайдор ахан дүүсээр За дараагийнхаа дуу сонсгоо. Эмчийн алдар. За тэрийг гэдэг. Томэн очирх уу? Томэн очирх уу? Эмч дуучин хангал дуулсан гэж байна. За энэ эмчийн алдар гэдэг дарамзагдын дуугаан сонсъё.
цагаан хуцнаг эмээ сэтгэлийн өнгийг илтгэж байдаг. Дарамзагдган дуунууд дотор ийм дуунууд бий. Манай ер нь тухайн үеийн 60-70-аад оны хөгжмийн зохиолчд бол ийм одоогийн компаниудын нийгмийн хариуцлага гэдэг юм байна шүү дээ. Захиалгын дуунууд. Тэрэн шиг хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн нийгмийн хариуцлага, орчин цагийн үгээр бол нийгмийн хариуцлага гэж байж. Тэгэл одоо усан шарууга хончин барилгач хоёр ч гэдэг юм. Одоо өрөмн дүмэл худгийн ингээд одоо дарамзагдгийн энэ хайгуулч хар хөөч гэдэг юм уу. Одоо мэрэгжлийг дуулж болно. Гэхдээ мэрэгжлийг дууллаа гэж уран бүтээлийн хэн чин зоригийг бол умартж болохгүй гэж одоо шүүмжилдэг байсан. Гэхдээ тэдний аяыг даагаад үлдсэн бүтээлүүдийн нэг л одоо энэ эмчийн тухайд байхгүй юу? Дунд цагаан халаад хувцс муцтай гэдэг байгаа байхгүй юу? Ийм үгийг яаж дуулах вэ гэдгийг болохоор ардын нууны маяг руу явна. Тэгжээж л усан шаруу Ленин багшийг ардын дуу шиг тэгжээж дарамзагд дунд цагаан энэ хувцсны тухай гарч байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол тэгэл гарахгүй. Тэгэхээр тэр аваргууч бүгдийг мэдчих. За яг өөрт нь байдаг аялгаар нь Ленин багшийг дуулуулж байж л очно. Тэгэхээр энэ бол дахиад нөгөөх л ярьдаг авиас чадвартай холбоотой зүйл юм. Тэгэхээр дарамзагдгаа бол яг энэ үед бол ардын дуужийн шуулгад найрал дууны багшаар л ажиллаж байсан үе байх нь л дээ. Тэгэл дарамхэн банзарагчаар нэлээд дуунуудаа төмөн дэмбэрлэгаагаар нэлээд дуунуудад дуулуулсан байна. Тэгэл банзарагчгаа энтерт бол ач хавьяагаа үзүүлсэн байна шүү дээ. Банзарагчгаа бол энийг их сайхан дуулсан байна шүү дээ. Тэгээд энэ хангал гэдэг эмч хүн дахиж сэргээж дуулсныг манай сонсогчид сая сонсож байна. Энийг харах байх гэж бодож байна. Очиргууган маань эмч хүн, говьалтай хүн л дээ. Очиргууган олон сайхан дуунууд байдгийн. Нөгөө оюутан ахуй цагаа эргээд чимэнд орсон уу? Ногоон зэлийн төвшин дээр гээд тэр дуу байна. За хөгжмийн зохиолч бэлэг жаргалгаатай хамтарсан долгор ардын жүжигчнээ дуулсан Зүүдний хайртай нутаг гэж одоо тэр энэ үстэй агуу дуу түүхт хүмүүс түүхт хувь заяа ингэж их сонио холбогддог нэг жишээ нь дарамзагдгааг бол ингэж ярьдаг юм байна лээ. 1940-од оны ихээр тийм ээ одоо бүх зэргийн жанжин байсан залуу жанжин лавгсран бол тэр Дорнод аймгийн тэр Цагаан Овоо суманд явж агаад тэнд нэг учиргүй авиастай дуулж хурдаад байгаа баян тоглоод байгаа нэг залуу хүнийг олоод тэгээд хотод авчиж цэргийн клубт оруулсан энэ дарамзагдгаа гэж. Өөрөөр хэлбэл тэр яг нутгаасаа залуу жанжин лавгсран тэр хүнийг анх хөтөлж авчирсан байх нь шүү дээ их урлагт. Тэгээд түрүүн бид нар ярьлаа шүү дээ нөгөө авиастай хүнийг л хайрл бусд нь уучраа олж тийм гэж ярьсан гэд. Тэгээд энийг ер нь цаагаараа энэ хүн өөрөө ч бас их мэдэрдэг байсан баг. Яг тэгээд формулировка гэдэг юм уу яг тэгээд томьёолоо хэлчихээгүй ч гэсэн өөрөө авиастай уучраас тэр авиастай хүнийг хайрлаж исэн байгаа юм. Тэр тэнмэл бурхан шиг чойнмыг одоо энэ тэнэж нөгөө баривчлагдаад шоронд энэ төр сууж яхад нь дарамзагдгаа тэр шүлгийн зохиосон эзнийг хэлэхгүйгээр яг шоронд байж байгаа үед нь эзнийг хэлбэл одоо тэр дууг дуулуулахгүй шүү дээ. Тэгэнгүүт төрийн хүндэтгэлийн концертод чойнмын их тэр олон сайхан одоо шүлгэнд ая хийж дуулуулж исэн гэдэг. Тэгэхээр энэ дарамзагд гэдэг хүн өөрөө ямар агуу авиастай байсан байна. Авиасыг яаж хайрлаж чаддаг вэ? Төрөний танил хэлдэг нөгөө баруун зүүн гараасаа би дарамзаг чойдог хоёрыг хөтлөөд ирнэ. Хүний одоо ариун цагаан цасан цагаан сэтгэлтэй гэж хэлснийг л одоо баталж байгаа нэг үйл явдал байхгүй. Эрүүлгээд жаргалан эргэх хорвогийн үнэн байдгаас энерч тослах эрхэн ёсон эмч хүний үрг байдгаас тай свирдэн хилмэ эмч хүний алтры ахтан додмара дон цагаан хуцнаг эмээ сэтгэлийн өнгийг илтгэж байдгаас дуран хара багчанагэмэ
Талбыг өчнийг таньж байдгаас ачтай цэвэрлэн хэлнэ эмч хүний алдрыг багтан дуунараа гардаг шийтнгэмээ үрэлэ цагаан эммэлэ байдгаас үхлийг яагаа хүчтэнгэмээ уйлсайрун эмч байдгаас ачтай цэвэрлэн хэлнэ эмч хүний алдрыг багтан дуунараа эмч хүний алдрыг багтан дуунараа Дарамзаг тухайн сайхан дуунуудаас бол өнөөдөр бүгдийг багтаах ямар ч одоо боломж бол цагийн хувьд боломж байхгүй. Монголын сайхан орон гэж одоо ер нь Дарамзаг тухайн бурят маягтай хийсэн дуул ер нь бараг энэ шиг бурят хүм мөртлөө яг бурят дуу шиг хийсэн дуул бол энэ Монголын сайхан орон анх одоо жаргал сайхан дуулсан ардын түлхтэн жаргал сайхангаа дуулсан. Тэгээд манай бүхэл аргил баргил хоолойтой бүх хүмүүс. Монголын сайхан орон чи ямар дуу вэ? Тэгээд хайгуулч харах үгээд төрүүчийн нэвтрүүлгүүдэд долгор малгарын дууснаар бид нар бол орсон. Би чамайг аваад явах чи намайг аваад ингэж гойхад харьяаг болцоо гэж гайхамшигтай дуу би сайраадаг өндөр. Ой надад чинь би барай ардын дуу. Одоо энэ чинь ингээд дуулахаар үнэхээр хэцүү. Одоо тийм дуу байна шүү дээ. Нөгөө нацаг доржийн дөрвөн улирлын том хавар хэсгийг аваад дуу хийгээд загцрангуй дуулсан. Тэгэхээр одоо Дарамзагдын дуунуудыг яривал эн чинь тэгээ бараг Ер нь Дарамзагдгүй Монголын одоо энэ дууны урлаг бол бас яг өнөөдөр их шиг бол оршин тогтоход хэцүү юм аа. Өөрийн хитэн том баг нь байх юм л да. Тэгээд энэ хийгээд тавьсан симфонд бол нэг ганц хоёр том баг нь, дуурт нэг ганц хоёр том баг нь, дуун тэгэхээр дуун гэхлээр чинь тэгээд лувсан шарав Дарамзагд мяас сүрэн гисгээл тэгэл тэр багнуудын хажууд ингээд улсууд авирдаг байх нь шүү. Тэгээ яг нүдэнд үзэгдэж чихэнд бишээ нүдэнд үзэгдэж чихэн сонсогдож байгаа нь энэ болохоос биш энэ дууны нөлөө хайчих юм. Тийм шүү дээ. Өөрөх нь нөлөө хайчих юм. Зөвхөн дан уран бүтээл дангаараа байдгүй л байхгүй юу? Өнөөдөр энэ Дарамзагдгуун аялгаугуудаас бүтсэн дуунуудыг хийж байхад
Энэ хүний одоо сод их авиас бэлэг өөрийнхөө тэр агуу ертөнцид олон сайхан одоо дууны үг зохиогч, яруу найрагчийг татан оруулсныг бид нар бэлхнээ харж болохоор байна. Энэ алдарт хүний яруу сайхан аялгау монголчууд биднийг үргэлжид дээш татан тэмүүлж байхын ерөөлийг дэвшүүлж байна. За агуу юм аа. Баярлалаа. Уян дээрээс мордуутан улаан тоос хаттадвэ Тэлмэн жороо ундаачиг тэлгүүлж хайлгуулж гайхуулдвэ